За эвлэгэндээ энэ өдрийн мэндийг хүргье гэдэг. Монгол Улсын засгийн газар 2025 оны 11-р сарын 12-ны ээлжид хуралдаанаар хийлээ. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн болон танилцсан асуудлаар мэдээлэл өгөх хэмжээний хурлаа эхлүүлье. За эдийн засгийн эрхчлөлтийн хуулийн төсөл боловсруулах явцдаа өнөөдөр засгийн газар танилцлаа. За мөн төрийн болон албаны нууцын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хүсэл баримталтад засгийн газар танилцсан шүү. Зарчмын хувьд дамжлал ер нь бол яг төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өгнө байгаагүй. Гэхдээ 2016 онд төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдаж хэрэгжснээр төрийн ялангуяа аган шатны мэдээлэл ил дод иш болсон улмаар албаны нууц гэх одоо энэ халхавчиндор авилга хулгай цэцэглэх юм хөрс бүрцэн гэж ерөнхийдөө занзан шатаар үзэж байгаа. Тийм учраас холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар албаны нууцад авсан мэдээллүүдийг одоо ил болгохыг зорж байгаа юм аа. За эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбоотой засгийн газар хилцээрийн ширээний ард суулсан хилцээрийн явцын талаар чин бүрэн сайн өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингээд эдгээр мэдээллийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. За өнөөдөр мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Наран Туяаг үүрэгт ажилласан чөлөөлөлтөө Хөгжлийн банкны тухай хуулиар бол тус банкны гүйцэтгэх захирлыг олон улсын нээлттэй сонгож авалтаар томилох ёстой юм байна. За гэвч Наран Туяаг захирлыг шууд одоо томилсон учраас энэ нь хууль зөрчсөн байна гэж үзэж өнөөдөр энэ шийдвэр гаргасан гэдгийг зашин хүнд болгоё ингээд. Өнөөдрийн засгийн газрын хурлаар эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль, түүнийг дагсан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Монгол Улсын ерөнхий сайд Гомжоогийн Зандан шатар ерөнхий сайдаар томилогдохдоо баялаг бүтээгчдийг дэмжих одоо багц хуулийг улсын хурлд өргөн мэдүүлнэ гэдгээ бас зарласан. Ингээд 100 хоногийн хугацаанд бол бид нар баялаг бүтээгчдийг дэмжих одоо энэ хуулийн төслүүд дээр ажиллалаа. За сая эх оны төсвийн бодлого, төсвийн хүрээг өргөн мэдүүлэхдээ бид нар нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6% хүртэл бууруулсан. Нийтдээ татвараар бүрддэг орлого нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нь багасах тусмаа хувийн хвшилд илүү орон зай бий болдог. За өнгөрсөн онд бол 37 байсан энэ харьцаа. Тэгэхээр төр бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, хувийн хвшилдээ өрсөлддөг гэдэг энэ одоо бас шүүмжлэлтээр бол бид тоон аргаар бол хариулт өгөх ёстой. Тийм учраас бид нар энэ харьцааг өргөжүүлсэн. За энэ хүрээндээ энэ одоо орон зайн дээр бол татварын багц хууль, зээрээс нь эдийн засгийн эрх чөлөөний хууль, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлж баталснараа бизнесийн орчин бол сайжрах нүднэ гэж бид бол үзэж байгаа. За тэгэхээр төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийг дэмжих төсвийн хүрээ өргөн мэдүүлсэн учраас бид нар одоо энэ хуулийнхаа шинжилгээг давхар хийх хүрээндээ өнөөдөр энэ баялаг бүтээгчдийн дэмжих хүрээнд эдийн засгийн эрх чөлөөний жогма. Тэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулиас бид нэр хиймэл оюун ашиглаад за энэ нийт одоо хуулийн төслүүдийг их хөвгөлтөөр боловсруулалт хийгээд эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа Монгол улсад хэдэн хууль байна вэ? Хэдэн одоо зүйл заалт байна вэ гэдэг дээр үнэлгээ өгсөн. За энэ үнэлгээнд дээр бол зөрчилдөж болцшгүй заалт 228 хууль байна гэсэн. Тэгэхээр 228 хуулийг давж бизнес эрхлэх, гадныхан ч гэсэн хөрөнгө оруулах нөхцөл бол тааруу байгаа нь ойлгомжтой шүү дээ. За дээрэс нь шууд заалт бүхий 110 хууль байна гэсэн. Зөрчилдөж болцшгүй нь 228 шууд Монгол Улсын үндсэн хуулийн цаасан эрхийн эрх чөлөөнд хэрхэн одоо халдж байгаа вэ, хэрхэн зөрчилж байгаа вэ гэдгүүдийг шууд AI дээр уншуулж одоо чаддаг боллоо. За энэ хүрээндээ шууд зөрчилж байгаа заалтуудыг бол өөрчлөн үүнийг энэ хуулийн төслүүдийг бол дагуулж өргөн мэдүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар
үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн эрхчлөлөө хязгаарласан хоригдсон хууль баталгааг бүрэн хориглож байгаа. Мөн хувийн өмч хөрөнгө оруулалтыг хамгаална, төр хувийн хвшлийн зөвлөлт механизмыг бий болгоно. За хувийн хвшилт халтай, бизнес халтай эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг хуулиар хориглоно. Нэгсэндээ өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг 10 жилийн дараа хууль буцааж үйлчлээд тухайн хөрөнгө оруулагч талтай эргээд хилцэрлүүгөө орчдөг энэ байдал бол гадныхаа хөрөнгө оруулахад халтай байна. Тийм учраас бид нар хуулийг буцааж хэрэглэхгүй гэдэг суурь зарчмаа эдийн засгийн эрх чөлөөний хуулиар баталгаажуулж өгч байна. Мөн хуулиас давсан дүрм журам тогтоохыг энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулиар хориглож байгаа. Мөн хэрвээ төр бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол хязгаарласан хориглосон хууль батлах гэж байгаа бол хамгийн багадаа 90 хоногоос 1 жилийн хугацаанд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бүлгүүдээс саналуудыг нь авч олон нийтийн хилцүүлэгт оруулж зохион байгуулж байна гэдэг ийм гол концепцүүдийг энэ хуулиар зохицуулж өгч байна. За эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад хөрөнгө оруулалтын хууль олон жил яригдсан. 93 онд анх гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэдэг нэртэйгээр батлагдсан хууль. За ингээ хөрөнгө оруулалтын хуулийг олон жил ярьсан хэдий ч баталж чадаагүй. Тэгэхээр энэ удаа хөрөнгө оруулалтын хуулийг бас танилцуулж их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Үүнд юу шийдэх вэ гэхээр маргааныг хилцээний замаар олон улсын эсвэл үндэсний арбитраж шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. За 2016-аас 2020 оны парламентэд арбитрийн хуулийн ажлын хэсгийг би ахалж ирсэн. Нэгдсэн улсын байгууллагын загвараар энэ хуулийг баталсан. Тэгэхээр нүүбийн загварт нийцсэн арбитрийн хуулийг энэ хуультай нийцүүлнэ гэсэн. Мөн дээрээс нь хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхойгүй байна. Гомдол эрүүлдэг өнөөдрийн байдлаар ихэд нийт гомдлын бараг нэг 25% орчим хувь нь шийдэгдэж шít. Бус нь огт шийдэгдв. Тэгэхээр Монголд хэн хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал зайлшгүй үүсдэг. Тийм учраас шүүхийн өмнөх шатанд, урьдчилсан шатанд хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын асуудлыг эрхэлж байгаа төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчилж байна. Мөн хөрөнгө оруулалтанд халтай байгаа 14 хуулийн төсөл дээр нэмэлт өөрчлөлт оруулж байна. Гадаадд хөдөлмөр эрхлэх зуучлах үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалтаа хуулийн этгээд эрхлэхийг хориглосон байсныг хүчингү болгож байна. Байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээг олон улсын үнэлгээний байгууллагуудаар хийх гэхээр зөвхөн Монголын аж ахуйн нэгж хийнэ гэдэг хуультай. Гэтэл олон улсын гэрээ хилцэл хийхэд олон улсад зөвшөөрөгдсөн байгаль орчны наривчлсан үнэлгээ гадаадын компаниар хийх гэж болохыг зөвшөөрж байна. Мөн өөр улсын барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчлэгээтэй тохиолдолд дүүцүүлэх арга хэмжээнүүдийг авж байна. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу ном зохиолын оюуны өмчийг эзэмшдэг байгууллагууд Монголд номоо орчуулж гаргаж байгаа тохиолдолд бол үүнийг бас харилцан зөвшөөрөөд бид нэр бас иргэдтэй шинэ мэдээллийг олох болцоог хангуулж байна. За Монгол улсад гадаадын банк байгуулахыг хуулиар огт хориглоогүй. Гэхдээ Монгол банк хуулиар хориглоогүй байхад нэмэлт 13 шаардлагыг журмаар тогтооцсон байдаг. Тийм учраас журмаар тогтоож байгаа энэ зохицуултуудыг бүрэн хална. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаа хуулийн нөхөрлөл байгуулах бүртгэх үйл ажиллагааг журмаар зохицуулдаг байсныг зогсоож байна гэсэн үг. Хуулиар нь шийдэд явна гэж. Мөн энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад зөвшөөрөл мэдэгдлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас дагалдуулан өргөн барьж байна. Энэ юу вэ гэхээр одоогийн байдлаар бүртгэл, гэрчилгээ, сертификат, магадлан итгэмжлэл гэдэг нэртэй зөвшөөрөл биш нэртэй зөвшөөрлүүд бизнес эрхлэхэд саад дотор болж байна. Ийм учраас хэдийгээр бүртгэн гэсэн мөртлөө бүртгэхгүй учраас бизнесийн үйл ажиллагаа эхэлж болдгоо 8 нэрийн барааны дэлгүүр ажилуулах, нэг дугуй засвар ажилуулах заавал зөвшөөрөл хүсдэг байдлыг халах ёстой. Гэтэл хуулиндаа бол зөвшөөрлийн хуулинд заасан жагсаалтанд байхгүй бол чөлөөтэй эрхэлж болно гэж хуультай мөртлөө бүртгэнэ гэдэг. Бүртгүүлэхээ очихоор бүртгэж авахгүй учраас бизнес эхэлж чаддаг. Энэ бол яг л зөвшөөрөл адилхан. Тийм учраас зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэдэг ийм шинэ концепцээр оруулж байгаа. Мэдэгдэл гэдэг нь юу вэ гэхээр та хүнсний дэлгүүр ажилуулах ч явбал бизнес нэг нойлыг та бүхэн мэдчихэ. Яг ийм Монголтой адилхан аппликейшн ажилдаг. Эний хоёр нойлыг олон нийт танилцуулахад бэлтгэж байна.
Тэр нэг нь ойл дээр байгаа шиг би хүнсний дэлгүүр ажиллуулах чинь гээд хүсэлтэйг хоног дарж илгээгээд шууд эхлэх. Энэ бол мэдэгдэл, notification илгээнэ гэж. Тэгэхээр зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг бас одоо ингээ өргөн мэдүүлж байна. Энэ хуулиар нийт 251 тусгай зөвшөөрлөөс 234-ийг нь цахим хэлбэрээр авах боломжийг нь одоо бараг 98 орчим хувийг нь цахимаар авах боломжийг нь эрх зүйн орчинд бүрдүүлж байна. Дээрээс нь зөвшөөрлийн хугацаа хэтэрхийх богино байгаа. Тийм учраас тусгай зөвшөөрөл 10 жилээс доошгүй байлгана. Энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй байлгана. Зөвшөөрөл сунгахад дахиад материал нэгтгэх байдлыг хална. Төр иргэнээсээ мэдээлэл шаардахгүй байх бүрэн бүх болцоог цахим хөгжлийн яамд байхдаа бид нар хийж ирсэн. Тэгэхээр төрд байгаа мэдээлэл буюу мэдээлэл солилцож чадж байгаа. Тэгэхээр заавал иргэнээс цаасаар бичиг шаардахгүй. За зөвшөөрлөөр эхлэх үйл ажиллагааг одоо 45 тусгай зөвшөөрлийг энгийн болгож байна. Энгийн зөвшөөрлөг шилжүүлж байна. 32 энгийн зөвшөөрлийг мэдэгдэл болгож байна. 13 зөвшөөрлийг цуцалж байна. Явцын хяналт шалгалтаар үйл ажиллагаа нь хэвэн байгаа бол автоматар notification ирээд та бизнесийн үйл ажиллагааг эхлэегээд дахиж бичиг баримт шаардгаа болж байна. Дээрээс нь төрөөс олгож байгаа 120 зөвшөөрлийг мэрэгжлийн нэгдсэн холбоонд бүрэн одоо шилжүүлэх эрх зүйн орчиг бүрдүүлж байна. Ингэснээр мэрэгжлийн холбоодууд төрийн зарим зөвшөөрлийг олгоод төрийн зарим зөвшөөрлийг олгосныхаа дараа өөр хариу хяналт шалгалтуудаа хийгээд явах болцоо бүрдүүлж байна гэсэн. Ингээд эдгээр хуулиудыг дагаад хиймэл оюун дээр big data-н дээр үндэслээд эдийн засгийн эрхчлөлийн зөрчигдөж байгаа шууд зөрчигдөж байгаа 110 хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гэдгийг засгийн газарт танилцууллаа. Та бүхэн Хүчлийн банкны цэцгэлийг яагаад дахиад тодруулж чадах вэ? Хүчлийн банкны цэцгэлээс наран тойрч үзүүлж сонгон шалгалтгүйгээр танилцаа өгч шүү дээ. Тэгэхээр өөр маш олон төрлийн компаниуд дээр сонгон шалгалтгүйгээр төлөвлөсөн байна. За төрийн өмчт компаниуд дээр нээлттэй сонгон шалгуулалтгүйгээр томилогдсон төрийн албаа төрийн өмчт компани захирлуудыг хэрвээ хууль зөрчиж нээлттэй сонгон шалгуулалтгүйгээр томилсон бол бүх компани дээр нээлттэй сонгон шалгуулалтыг нь зарлаад хуулийн дагуу явуулах ёстой. Тэгээ хинч одоо энэ сонгон шалгуулалтанд орох нь нээлттэй. Шалгууруудын өндөр тавь чаддаг мэддэг мэдлэг боловсралтай хүмүүс сонгон шалгуулалтанд чөлөөтэй нээлттэй өрсөлдөөд төрийнхөө өмчийн компаниудыг удирдах бололцоог олгох энэ одоо зөв хандлага руу явж байна л гэж ойлгож байна. Ганц ягаад хүчлийн банкны цэцгэлийг бусад За энэ дээр төрөмчний үйлдвэрийн газар байгаа шүү дээ. Энэ дээр ягаад сонгож шалгуулж байна? одоо ингээ эхнээсээ сонгон шалгуулалтуудыг эхэлсэн. Эрдэнэс 5 толгой компани дээр хүртэл нээлттэй сонгон шалгуулалт зарлж байна. Засаас гарсан болохоор гэж байгаа. Төрийн өмчт компани бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хууль их хурл дээр хилцэгдэж байна. Тэгэхээр бид нар хуулийнхаа дагуу үе шаттайгаар төлөөлөл өдөртөх зөвлөлүүд нь энэ одоо эрхээ хэрэгжүүлээд үйл ажиллагаагаа үе шаттай явуулнаа. Тэгэхээр төрийн өмч компаниуд дээрээ л сонгон шалгуулалтаа нээлттэй зарлал одоо ажил нь явуулж байна гэж ойлгож байна. За